Хүн хаан байна, сувилхуй тэнд оршин. Florence Nightingale. Олон улсын сувилагчдын өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 12-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг сувилхуйн ухааныг үндэслэгч Florence Nightingale-ийн төрсөн өдрийг тохиолдуулан 1965 онд олон улсын сувилагчдын зөвлөл аль биесээр тэмдэглэж эхэлсэн. Харин 1974 оноос хойш олон улсад тэмдэглэдэг болсон бол манай улсад 1995 оноос хойш сувилагчдын өдрийг тэмдэглэж байгаамаа. Өглөө хөтөлбөрийн сурвалжлах баг энэ удаад эзэмшсэн мэрэгжилдээ эзэн болж өөргөсөн тангарагтай үнэнчээр ард олонныхоо эрүүл мэндийн манаанд зогсож байгаа сувилагчдын ажлын нэг өдрийг онцлохоор хан улс дүүргийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Сайн байна уу? Намайг Алтан Цэцэг гэдэг. Би хан улс эрүүл мэндийн төвийн гемодиализын сувилагч. Өглөөний ажил маань эхлэхэд бэлэн болж байна. Гемодиализ эмчилгээ маань болохоор зэрэг өглөө айгүй хамгийн түрүүнд эхлээд ер нь жоохон уртсгсан цагаар ажилладаг байгаа бид нар. Ажлын нөхцөл маань болохоор зэрэг нөгөө бөөрийн дутагдaltaй гемодиализ эмчилгээнд ордог шаардлагатай хүмүүст одоо тусламж үйлчилгээ үзүүлдэгээр онцлог байдаг. Би хаан улс эрүүл мэндийн төвд 41 дахь жилдээ ажиллаж байна. За одоо бол би хаан улс эрүүл мэндийн төвийн сэргээн засгийн эмчилгээнд сэргээн засгийн сувилагчаар ажиллаж байна. Манай сэргээн засгийн эмчилгээ нь 39 төрлийн эмчилгээ үйлчилгээг 21 төрлийн аппаратаар эмчилгээ үйлчилгээг хаан улс дүүргийнхаа хүн ардад бол эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа. Сэргээн засгийн эмчилгээ нь бол ер нь бол дагалдах эмчилгээ учраас бүх эмч нарын эмчилгээ үйлчилгээнийх нь одоо төвс эмчилгээ хийж гүйцэтгэх үүрэгтэй. Сувилагч мэрэгчлэн дотор олон янз байгаа шүү дээ. Яралтай тусламжийн сувилагч, эхнэр айн сувилагч гэдэг. Ерөөсөө ямар ч мэрэгжлийн сувилагч байсан бүгд сайхан. Би сувилагч мэрэгчлэр улсад одоо 15 жил ажиллаж байгаа. Манай ярлал тусламжийн тасгийн онцлог үйл ажиллагаа нь гэвэл амь тэмцсэн хүмүүс ярлал тусламжийн үйлчлэгээ үзүүлэхээр онцлогтой байгаа. Сувилхуйн салбар нь эрүүл мэндийн салбарын хамгийн том мэрэгжлийн бүлэг бөгөөд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 60-аас илүү хувийг бүрдүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2030 онд тогтвортой хөгжлийн зорилт эрүүл мэнд сайн сайхан байдалд хүрэхийн тулд дэлхийн нийтэд 9 сая сувилагч их баригч шаардлагатай гэж тооцоолсон байдаг. Хаан улс эрүүл мэндийн төв нь нийт одоо 65 сувилагчийн эмнэлгийн мэрэгчлэнтэй. За үүнээс бол манайх бол 60% нь бакалаврын боловсролтой сувилагч нар байна. За магистрийн боловсролтой 3 сувилагч тэргүүлэх болон ахлах зэрэгтэй бол нийт одоо сувилагч эмнэлгийн мэрэгчлэнүүдийн маань 40% нь бол мэрэгжлийн зэрэгтэй ажиллаж байна. За манай эрүүл мэндийн төвд болохоор дотор мэдрэлийн чиглэлээр хэвтийн эрхлүүлэлт тасагтай. Үүнээс гадна бол яаралтай тусламж, эрчим тэмчилгээ, хийм, хөнгөлөлт тусламж үйлчилгээ мөн нарийн мэрэгжлийн кабинетуудаар бол тусламж үйлчилгээ бол үзүүлж байна. Ирээл хамгийн түрүүнд өрөөгөө харж болно. Тэгээд ариутгалаас ариун материал аавна. Тэгэл хүмүүсийнхаа амин үзүүлэлтийг үзээд тэгээд жингээ үзээд тэгээд ер нь эмчилгээ үйлчилгээ маань яг эхэлдэг байгаа. Гемодиализ эмчилгээ нь болохоор арай онцлог. Нөгөө цусан бүтээгдэхүүнтэй харьцдаг. Тэгээд артерийн пистус судас болон дабл гурс, түнэл гурс гэсэн зарчмаар эмчилгээ маань явагддаг. Тэгээд хүмүүсийнхаа одоо нөгөө нэмэгдэж ирсэн жин юмыг болохоор үзчихийж одоо тэндээ нөгөө шүүлтэд харуулад хүмүүсийн эмчилгээнд оруулж шүүлт эхэлдэг байгаа. Нэгэн жил ажиллахтаа бол их л олон хүнээс баярлалаа, талархлаа гэдгийг үгийг бол авчихсан. Би бол эхний хэсэг хугацаанд бол нөгөө няраа хүүхдүүдийн жижиг хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг хийдэг байсан. Тэр бол одоо бүр сэтгэлд бол сайхан. Тэгээд сэргээн засах эмчилгээ байнга баярлалаа. Хүүхдийн энерги дотор ажилладаг учраас энэ мэрэгчлээ, дуртай, сонирхолтой ажиллаад тэгээд өдөө олон жил ажилласан байна.
Гаднаас амь тэмсэн үйлчлүүлэгчд орж ирэхэд түргэн шуурхай үйлчлэг үзүүлж эхлээд амин үзүүлэлт үзүүлээл тэгэл эмчийн заалтаар бусад үйлчлэгээ эмчийн заалтаар үйлчлэгээ үзүүлдэг байна. За яралт төсөлмтийн тасагт үйлчлүүлэгч орж ирсэн тохиолдолд эхлээд бид нар хүнээ ирэмлэнэ. Ирэмлээд дараад нь үүнийхээ амин үзүүлэлтийг үзээд тэгээд эмчийн заалтаар эмчилгээ хийдэг ба. Яга эренбэр өрнөлтсөн орж ирэх гэсэн үйлчлүүлэгчийг бид нар тэр хүн амь тэмцсэн ухаангүй байгаа учраас эрчим тэмцлийн тасаг шилжүүлдэг. 16 оны 9 сарын 23-нд одоо хаан бол эрүүл мэндийн төвд 3 аппаратны тусламжтай 18 хүнтэй одоо гемодиализ эмчилгээ үйл ажиллагаа эхэлсэн. Тэрнээс хойш одоо тасралтгүй 9 дахь жил руугаа ороод гемодиализийн сувлагчаар ард иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Шар эренбэр эренж орж ирсэн эмчтнийг болохоор бид нар эренлээд эмчийн заалтаар тухайн яаралт тусламжийн тасагтай үйлчлэгээ үзүүлж хагаад аль нэг тасагт нь мэдрэл юм уу доторын тасагтаа шилжүүлж өгдөг байгаа. Ногоон буюу цагаан эренбэрийн орж ирж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нартай бид нар тухайн үед нь зохиох эмчилгээ эмчийн заалтаар эмчилгээ хийж өгөөд тэгээд хар гэрт нь буцаадаг байгаа. Сулхан алга болвол дүүргийн хэмжээний 25 өрхийн эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн төвийн сувлагч эмнэлгийн мэрэгчнүүдийг одоо мэрэгжил арга зүйгээр ханган болол ажилладаг. Ажлын байран дээр онлайн болон гардан үйлдлийн сургалтууд бол сувлагчдын хэрэгцээнд тулгуурлаад тогтмол бол явагддаг ажил. За сүүлийн үед бол 2025 оны байдлаар бид нар сэтгэл зүйч мэрэгжил эзэмшүүлэхээр 10 сувлагчийг эхний байдлаар сургаж байна. За сувлагч болсон одоо бахархалт маань хүмүүсийн эмчилж, эдгэрч, эрүүл болоод баярлалаа сувлагчаа гэж хэлэхэд бол сэтгэл бол сайхан байдаг. Эзэмсэн мэрэгчлэрээ мэдээч аягүй бахархдаг. Тэгээд өвчтнүүдээсээ одоо бүгд баярлалаа, талархлаа гэсэн үг сонсох бүртээ одоо аягүй хурам авдаг. Тэгээд ер нь бол миний сонгосон мэрэгжил болохоор яг энэ мэрэгжилтэй үнэхээр дурлж ажиллаа гэдэг. Өглөө хөтөлбөр олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан хаан улдуургийн эрүүл мэндийн төвийн сувилагчдын ажлын нэг өдрийг үзэгч танд онцоллоо. Хорвоод мэндэлсэн хүүхдийн уйлах дуунаас эхлээд хүний орчлонг орхих эцсийн амьсгал хүртэлх амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, нинжин ариун сэтгэлийн эзэд болсон үе үеийн сувилагч нартаа олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэе.